тоглогчдын үүрэг тахалж байгаа хоёр залуу. Өмнөдөө үүсэрсэн хий тоглоомыг Chips их юм болов алдаа гаргасан бол та очиж байсан. Ямилэр доошо өгсөн тоглоом амж болсон. Лазо 2 тоглолтын хоёрыг авчирлаа. Тоглож байгаа. За түүний эзгэр Монголиас болон Металлогуудыг хамтдаа очиж чадсан тоглоом амж болсон. Лазо 2. За солигдоод ирсэн. Маш өгөөдөөс дамжуулт нэзэн ирсэн шүү. Аз 2 тоглоом амж болсон. Лазо 2 дараасан 6 оны оноог авч Софтын жокийн дөнгөсөн тоглолтод маш гайхалтай тоглолтыг үзүүлсэн Дүлгөөн тоглоом амжилт тоглосон. Гайгийн Дүлгөөн Дүлгөөн үсгэж чадсан, залаад өгсөн, Саруул Эрдэнэ өөрийгөө сулсан 3 онооны тоглоом амжилт болсон. Саруул Эрдэнэ тэгээд Аз 2-ын эсрэг хурдаар хэлбэрх боломжтой илүү үргэсэн Мегмар сүрэнгийн үлзэн орших багтаа онооны тэргүүлийг авчирлаа. Зорчгын эсрэг иргсэн дундаа асуусан шийдсэн Тэмүүлэн бат гарч ирсэн дөрөвдөө 2 оноог авч байна. Асгад үүсгэн гол руу явсан. За наан өгсөн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Ямилэр 3 оноо амжилттай болоо. Чатламаны 11 оноо. Хүлгүүдээ хурдан одлоо. Митрийн дамжуулт Аз 2-1-ээр төгсгсөн. Ислам амжилттай болсон маань 10. Хоёр гэж өгчээ. Жокки мэдрэмжтэй хамгаалалт байсан. Ямилэр тоглооны хугацаа дуустал зэрэгцээ тоглохоо оруулаад болж чадсан. Гайрны дамжуулт мөнгө төвчнөр ирсэн. Хамгаалагч гоё харсан шүү. Дүүргсэн тоглохоо нэг явцсан. Хоёр боломж үүссэн. Дүлгөөн тоглоо амжилттай болж чадсан. Амжилттай авсан. Хосуугийн эсрэг задалсан Тэмүүлэн аваа шуушидсан холын зан шийдэл царилт орсон. Багийн 20 дахь оноо. Уршаараад гэсэн зүрөөд орсон. Батагийн тулуу хаалтанд орсон. Нийсэн тоглоо амжилттай болсон. Бортлогоос оноо авдаг бол Тэмүүлэн эргээд Ян Милдер аваа шуушидсан. Милдрийн холын шийдэл амжилттай болсон. Ихний үед үнээр Эрдэнэ бүрд орж эсрэг явж ороод хүнд байдлаас давталсан Эрдэнийн давталгаа амжилттай болсноор ихний үеийн оноо нэг оронтой тоороо орж төгсөж байна. За Фэдигийн хөдөлгөөс орж ирсэн байгаа юм байна. Дүлгөө эргээд давталсан давталгаа амжилттай. Хөдөлгөөс урд дамжуулт Барсолт за их хүлээцтэй шидсэндээ Барсолтын шидэлд амжилттай болсон. Өнөөдөр хөдөлгөөний тоглолцод багаараа шидэлтэй байна да. Ямилэр ч өнөөдөр бүжгэлж байна да. Донны зэн давталгаа амжилттай болсон. Ямилэр Эдийн төрийг хамгаалж байна. Залаад өгсөн Жок 3 онооны шийдэлт амжилттай болсон. Бэгэр Жок Саруулын эсрэг дамжуулт Фэдигийн дундаас шийдэлт амжилттай болсон. Мөнгө төвшний буцаа бөмбөг ирсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Дараагийн мөнгө төвшин. Тэгээд онооны зэрэг улам ойртуулах боломжтой давталгаа. Гой дамжуулт байсан Гайрдны 2 оноо байсан. Мөнгө төвш Гайрдныг аргалаад явсан. Маш хүнд байдлаас шийдэлт амжилттай болсон. Өөрөөр нүүдээс бүрөө өрцөн. Дохоод дахиад нэг илүү дамжуулт Петр Жок хамгаалагчтай шийдсэн холын шийдэл дахин нэг удаа амжилттай болж Тоолсланы нөгөө талаар явсан дамжуултыг өгсөн Эдигийн давхаг амжилттай болсон юм. Хосе Нетос болж өгч. Буцаад урдан давталгаанд Асын үлгүүд Аз 2 Ислам Данк амжилттай болсон. Ямидрийн дамжуултыг Алтан гэрлийн Аз 2 өрслөн ирсэн. Баруун нэг наваа шууд дамжуулсан Эдигийн асуудалгүй суулгаж чадлаа. 2 оноог Асын үлгүүдөө авч байна. Тэр нэрсэн Дүлгөөний станыг аваад Дүлгөөн Фэдигийн эсрэг эргээд довтолсон амжилттай нэмэлт нэг шийдэлтийг хавьгийн Дүлгөөн гүйцэтгэнэ. Бас бага шүү. Тэгээ багийн тоглолт болж байгаа. Фэдигийн мөнхөрийн өдөө самбарт ороос зүүн довтлоод оноо авлаа. Асын үлгүүдийн хоёрдугаар агсын довтлоонууд Будагтай талаас олон ирж байна 3 онооны довтлоо оноотой болсон. Хоёрын эсрэг зүүн явж ороод гой дамжуултыг өгсөн Саруул Эрдэнэ нэг илүү дамжуулт Гайрдын содорсон хотын зашиг маш хэрэгтэй шилтэй байлаа. Дээрээ явсан хөөргөд олцсон довтлоо ч хамаатан самбыг авсан уу гэдгийг яваад харсан. Тулай хоёрын эсрэг нэг эсрэгний тоолох боломжтой яваад орсон довтлоо амжилттай болсон. Харилцаа оноо авалцаа Тэнлоныг авсан цаан дамжуулт Барсолт суларсан юм байна. Холын зай шийдэл амжилттай нэмээд алдаатай нэг довтлоогоор 4 оноог авах боломжтой болж байна. Тэдгээр аргач байна. Зүүн орсон довтлоо оноотой нэмэлт нэг шийдэлтийг Батагийн тулуу ихээр боллоо.
Доор дүлгүүн дотгоосон. Биндриягийн эсрэг тоглох боломжтой доо. Дүлгүүн гарангарын дотгоо амжилттай болсон. Чепсогийн төвтэй байсан дотгоо байна. Хурж байна. Ян Миллер шууд өөрөө шидсэн шид дамжуулгүй. Биндрия дотгооны самраас аваад 2-0. Ямаа дамжтай болсон. Их хоёр 3 онооны шилжилтэн оновчгүй. Дахиад хоёр тоглолт юусэн довтлоо оновчтой болсон. За саваад өгсөн бөмбөг Ямилэр дээр ирсэн Миллер шидэж амжгүй. Шидэж амжсан. Шидэлтэн чигсэн оновчтой боллоо. Ямилэр. Дээдлэгтээ эргээд 5-тай мөрөлт Ян Миллер. Энэ тоглолтын хувийн 19 дэх оноогоо авлаа. Эсрэг шахаад явсан задлаа. Нэг илүү дамжуулт үлзээ орших. Холын зан шид дамжтай болсон. Асаагаар шиг хэрэглээ байсан байна. Амг төвшин. Доор дамжуулт дүлгөө хүлээж авсан. Биндриягийн эсрэг довтолцоо орсон. Нэмэлтэн шилдэг гүйцэтгэн. Үеийг хандаа хэцүү байдлаас дамжуулсан бөмбөг нь Боогийн хүнээс уулсан да. Чингисийн Тэмүүлэн шилдэгтэй оноож байна. Багийн дээр байна. Тэмүүлний эсрэг явж ороод гоё дамжуулт байсан. Тулж гисэн. Маш гоё өөрийгөө суллаа. Ян Азойр Аза 3 онооны шилдэг хийсэн оноостой болсон. Алтан гэрдийн Азойр Үлзий дамжуулт гоё явсан да. Мөнх хоёрын шилдэг оноостой болсон. 3 оноо. Багтаа Миллер их хоёр өнөөдөр олон шилдэг гүйцэтгсэн. Чамд гэж тосоо. Чадхаа гэдэг үлцэн хугацаанд харъя. Петр Жок бөмбөг нугаад орсон 2 оноо. Хүлгүүдэд одоо юусан хурдан толгонд Чепсог хүний илүүтэй гарч ирсэн үлзэн оршин гоё дамжуулт Петр Жок. Дараас нь 4 оноог авснаар тооны зэрэг 15 болж гоё бөмбөг зэмшэлд үлзэн оршинд тоглоом дээр ямар нэг ата байхгүй дүлгөө аваад тоглоом явуулж гүцээ. Хараад ирсэн шүү. Их хоёрын сулраад хүлээцтэй байна. Нэг дохиж аргалсан шилднэгтэй орсонгүй аз хоёр нэмээд автсан. Яамч бэ? Ямтаж ирлээ дүлгөөн. Довтлогоо оноостой болсон. Нэг 2 оноо багтаа амжирлаа баян Барсуул задалсан Тэмүүлэн үлзээр шиг дохиж аргалаад хөөргөө довтлсон Тэмүүлэнгийн довтлогоо. Багийн 83 тоноо болсон энэ их хоёр Барсуул энэ залууд бол за довтлогоо баруун дайраад явсан оноостой болсон. Их хоёр Барсуул энэ тавд орсон учраас хангалттай хэмжээний туршлагатай болсон. Дүлгөөн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Багийн 69 оноо. Мард эсрэг Ян 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Ян Миллер Чепсог хөлөрд 8 ожил 7 хожигдолтой болж байгаа. Ялангуяа сүүлийн 5 тоглолтонд ингээд дараалал хожигдсан чар үзүүлэлттэй болж байна. За ингээд тоглолт 87-69-ийн харьцаатайгаар өндөрлөхөөр боллоо. Үзэгчдийн асын хөлгүүд баг ээлжид ялтаа байгуул чадсан. Энэ бол өнөөдрийн бидний шууд дамжуулан өргөж байгаа 2 дахь тоглолт байлаа. Өнөөдрийн 3 дахь тоглолтоороо эргээ олзъя.